Ер нь яг энэ хуулийн үзэл санаа нь юунд оршиж байгаа юм бэ гэдэг дээр та мэдээлэл өгөөч. За. Сүүлийн хэдэн жил шин төрлийн тамхинууд гарч ирээд тэгээд зохицуулалтаа болохоос өмнө хурдтай зах зээлд нэвтэрсэн. Шин төрлийн тамхинууд зүгээр техник утгаараа бол нөгөө шүлт төртэй давирхаа одоо нөгөө наалддаг уушин дээр наалддаг шатмахай байзаараа баг энэ төр гэдэг. Гэхдээ энэ бол тамхи. Гэтэл энэ маань ингээд электрон бараач юм шиг онцгой татваргүй ингэж худалдаалж ирсэн байна. Тэгэхээр нэгдүгürt энийг тамхи гэдгийг хүлээн зөвшөөрөх. Энэ бол тамхи. Хоёрдугаарт нь тамхи юм бол онцгой татвартай байх ёстой. Онцгой татвар нь болохоор нөгөө янжуур тамхи хэрэгэлдэг, энэ тамхи хэрэгэлдэг хүмүүс одоо нэг хэрэглээ нь удаан боловч цаад агуулгаараа бол бас ойролцоо адилхан байх ёстой гэдэг энэ зарчим дээр би санал нэгдсэн. Тэр үнэр амтыг хориглох тухай заалт нэлээд маргаантай байгаа. Миний бодлоор гой амттай, гой үнэртэй, тэгээ гой кул одоо ингээд залуучууд татхад тааламжтай тий хөнгөн тэгээ дэрийг ингээд татхаар бас гой харагдана найзуудтайгаа ингээд пампанга юм ярина. Энэ бол ингээд хүнд зуршил өгдөг. Тийм болохоор ингэж нөгөө татан оролцуулах нөлөөлөл нь илүү өндөр учраас зарим улсууд хоригдсан байт юм лээ. Тэгэхээр тэр жишгийг дагах нь бол зөв зүйтэй маал гэж бодож байгаа. Тийм болохоор би энэ дээр бол санал нэгдээд гар үсгэж орсон. Ер нь зүгээр яг янжуур тамхинаас гол ялгаатай юм бол тэр нэг га үнэртэй байх шиг байгаа даа л да. Тэгэхээр тэр га үнэрийг нь хориглохоор л ер нь бол одоо янжуур тамхинд лобби ерөөсө тэр чигтээ яваад байна боёо. Ер нь энэ хуулийн төслийг анхнаасаа электрон тамхины хэрэглээг ч юм уу эсвэл импортыг хязгаарлах гэдээ оруулаад ирвэл баг болох байсан юм биш үү гэж нөгөө тал нь үзээд байна. Тэгэхээр энэ дээр та бас тайлбар хэлээч. Яг ингээд хуулийн төслөөс нь ганц хоёр заалтыг уншихаар нээр нь л одоо электрон тамхины импортыг хориглох буюу янжуур тамхины лобби орцсон байна. Энэ нь эргээд цаашдаа нөгөө далд эдийн засгийг өөгшүүлэх үедээ гэдэг ийм одоо боломжлыг хүртэл төрүүлэх үс байгаа даа л да. Тэр лобби мобиг нь мэдэхгүй юм байна. Тэг ямар лобби нь юу гэдэг юм бүү мэд. Цахилгаан тамхи гэдэг бол тамхи гэдэг бид нар хүлээн зөвшөөрөх ёстой учраас хуулинд бид нар тамхи гэж бичиж хагаад тамхины онцгой татвар тавих ёстой шүү дээ. Тэр агуулгаар нь л бол бид дэмжиж байгаа. Онцгой албан татварыг тэгвэл янжуур электрон тамхи хоёрт хоёуланд адилхан хэмжээтэй тавих хэрэгтэйсэн юм шүү. Угаасаа л тийм байгаа шүү дээ. Янжуур ч угаасаа онцгой албан татвартай нөгөө хэмжээний хувьд бол сүүлийн хэдэн жил онцгой албан татварыг өөрчлөлт оруулсангүй шүү дээ янжуур тамхин дээр. Миний ойлгосноор бол юу вэ? Одоо нөгөө тэр шингэн сүлдүртэй шин тамхинууд чинь нэг юм бүндгэр юм аваад хэрэглэхээр удаан хэрэглэж байгаа шүү дээ. Нөгөөх нь болохоор хурдан хэрэглээд байгаа тий. Тэгэхээр удаан хэрэглэж байгаа нийт хэрэглэж байгаа хугацаанд хэрэглэж байгаа тамхитай ойролцоо аваач тавьсан болов уу гэж бодож байгаа. Хор хөнөөлийн талаар танд ямар мэдээлэл вэ? Ер нь олон улсууд батлагтай ойлгомжтой. Тэр чинь дандаа нөгөө юм шүлтүртэй эхлээд бүр анх нэг юм шингэн шүлтүртэй тамхинууд гарч ирсэн шүү дээ тий. Карбон шүлтүртэй ч байдаг. Тэгээ эн чинь зүгээр тамхин дотор мансууруулах байдс байна, никотин. Нөгөөх нь болохоор шаталтаас үүсдэг нүүрсний тортог шиг бох давирхаа. Шаталтаас үүсдэг одоо утаа тортог. За энэ утаа тортог нь бол шүлтүртэй болохоор яах нь баг байна. Тамхины үндсэн мөн чанар нь бол мансууруулах байдс. Тэр нь бол байдгаараа бай. Тэгэхээр зэрэг одоо хор хохирол гэх юм бол нөгөө шин төрлийн тамхинууд чинь эрүүл мэндэд үзүүлж байгаа нөлөөлөл нь бол арай бага байна. Онцгой албан татварт одоо ингээд оруулснараа энэ хүүхд багчуудын хэрэглээ хумигдан гэдэг дээр яг ямар тооцоо судалгаан дээр үндэслэж гаргаж ирж байгаа юм. Ингэсэн байна лээ. Тэр импортоор орж ирж байгаа янжуурын хэрэглээ болон шин төрлийн тамхины хэрэглээнүүд аль нь өсжээ. Бүр огцом өндөр өссөн байна. Тэгээд өсвөр насны хүүхдүүдийн сургууль дээр хийсэн судалгаагаар 20% нь янжуур татдаг, 25% нь нөгөө шин төрлийн тамхи татдаг. Буюу энэ хоёрын аль нь өсөж байна. Аль альных нь өсөлт байгаад байна. Тэгээд гаргасан дүгнэлт нь болохоор зэрэг ийм шин төрлийн гой амттай хөнгөн гой тамхинаас ч болоод хүүхдүүд тэрний хэрэглэн нэвтрэх тамхинд орох нь өсөж байна. Энэ цаанаасаа араасаа янжуурыг бас дагуулж байна гэсэн. Би бол тийм логикийг дүгнэлтийг харсан. Тэгээд тэр нь бол надад үнэлэлтэй санагдсан. За ахад өөр асуудал гişүнэ. Энэ улсын хурлын гишүүний тэтгэм
амжилтын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Тэгэхээр та энэ хуулийн төсөлд ер нь танилцуу. Зарим улсын хурлын гишүүд бол яалтчгүй энэ хуулийн төсөл нь бол өөрөө цаад утгаараа янжуур тамхины лоббинд ороод электрон тамхины бизнесийг шахаж гаргах гэдэг нэг ийм л асуудал болоод байна гэж юм л да. Тэгэхээр зүгээр үндсэн агуулгаараа бас ингэж харагдаж байгаа заалтуудыг харуул ийм бас хардаж болохоор өнцгүүд байгаад шиг байна. Яг ямар ч шийдвэр гарсан тэр нь нөлөөлнө. Нийгэм болон бизнес аль салбар руу чиглэж идэв нөлөөлнө гэдэг сайн муу үр дагавар аль аль нь гарна. Тэгэхээр аль алийнхын талаас бол тайлбарууд хэлэх байх. Тамхины хяналтын хуульд өөрчлөлт оруулах санаачлагчдын тоонд бий байгаа. Анх боловсруулж эхэлж яхад нь хамтран оролцсон. Боловсруулах шатандаа бол бас олон өөрчлөлтүүд орсон. Гэхдээ Номын Чимэг гишүүн бол гишүүдээс маш олон саналуудыг бол авсан. За одоогоор төсөл дээр бол санал нэгдэхгүй маш олон зүйл бий. Энэ хугацаанд ч нэг маш олон асуудлууд дээр өөртөө саналуудаа оруулж ажиллаж хэсэгт орж ажиллаж байгаа учраас төдийлөн анхаараагүй явснаас үүдээд одоо санал нэгдэхгүй олон заалтууд, олон зохицуултууд бас байна. Тэгээ энийг мэдээж иргэнэ одоо парламент дээр чинь байнгын ороо гэж байна. Ажил хэсэгтээ бид нар бас ярилцаад өөрчлөлтөд ойлгоцоод явах боломж байгаа. Учиргүйн хил гарч ирээл энэ чим лобби болчлоо, энэ чиг гिचлээгээд хасаа илүү бас нэг ажлын хийх эрхийн нийтэлж байгаа хүмүүс байна да тийм ээ. Тэгээд энэ саналуудаа хэлцээд явна. Тухайлбал ямар асуудлууд дээр санал нэгдэхгүй нэгд дээр таас нэг тодорхой хэлээд өгөөч. За одоо тэгэл электрон тамхитай холбоотой электрон тамхины татвар ногдуулахдаа тэр салгаж байгаа тийм эд анги болгоноор нь барыг салгаж татвар ногдуулна гэхэр чинь утаа тамхитайгаа харьцуулахад харьцангуй өндөр татвартай болдог ч юм уу тийм. Нэг талдаа харахаар аль альнийхэн татварыг нэмээд байгаа юм шиг хэрнэ нөгөө талдаа электрон тамхи хэрэглэгчд бол аягүй сайн мэдж байгаа. Энэ төхөөрөмж нь яаж юугаар салдаг яадаг гэдэг тэр болгон дээр нь татвар нэмж гэдэг юм уу. За дээр нь одоо худалдан борлуулах цэгийн тодорхой асуудлууд байж гэх мэтчлэн санал зөрөлдөх зүйлүүд бол байна. Энийг одоо учиргүй хэвлэлээр бас ингээл яриад дайн байлдаа үсэхийг бас яг өндөө үсэхгүй. Тэгээд аль болох ойлголцоод шийдээд явах нь эцсийн дүндээ үр дүн зайнаар гарах зөв учраас. Татврыг нэмэх юм бол энэ хэрэглээг нь хязгаарлах буюу одоо яг энэ нөгөө зорилттой бүлгийн өсвөр насны хүүхдүүдийн хэрэглээг хязгаарлаж чаднаа ч гэдэг юм. Эсвэл өндөрийнх нь харааных нь төвшнөөс доогуур одоо лангууны ард оруулах нь мөн одоо хязгаарлаж байгаа хоригдж байгаа хэлбэр гэж хараад байна л да. Та энэ дээр яг хөө ер нь нэг л зүйлийг манай хууль тогтоогч бид нар бүгдээрээ ойлгож авах хэрэгтэй. Энэ зах зээл дээр байгаа зүйлсийг тодорхой одоо эрэлтийг нь харгалзахгүйгээр шийдвэр гаргах юм бол энэ өөрөө хууль бус зүйл рүү явдаг. Одоо бид нар жишээлбэл үнийг нь өндөр болгох өгчих юм бол энэ чи эргээд хэрэглэгч чинь өөрөө орлого нь тодорхой хязгаартай байхгүй. Тэгэхээр хүний хэрэгцээ хязгаарч алга болохгүй. Ямар ч хууль гарч ирлээгээд хүн тамхи татмаар бол татна. Аргалал олоол татна. Олоол татах энэ хэрэгцээ нугаас арилахгүй учраас үн өсөх юм бол хямдаар далд бизнесэл цэцгэлдэг байхгүй. Тэгэхээр ингээд бүх зүйлийг ингээд хүний эрүүл мэндэд муу юм чинь өндөр үнэтэй байж гэдэг юм аа. Бодорхоо одоо нийгмийнхаа зах зээлийнхаа сөөр өгөгдлүүдийг авч харгалзахгүйгээр зөв механик шийдвэрүүд гаргаад байгаа юм бид нэр эргээл татварын бүртгүүлгүй баахан мөнгөний эргэлт явж эхэлнэ. Эргээл одоо хянагддаггүй дэлгүрт байдаггүй гар дээрээс тамхи худалдаж аваад эхэлнэ. Жишээлбэл архин дээр шигсэн асуудал. Хүний мансуурах хэрэгцээ алга болохгүй. Согтох хэрэгцээ эзэж алга болохгүй байхгүй. Мөнхөд байсаар ч ирсэн. Тийм учраас энэ хэрэгцээн дээр нь нэгэнт байх юм бол эрүүл чанартай бүтээгдэхүүн хэрэглэх бодлогыг төрн явуулж явах хэрэгтэй болохоос биш. Энэ арх бол муу зүйл юм аа. Эсвэл тамхи бол муу зүйл юм аа гэдэг үнийг нэмээд ингэснээрээ нөгөө хэрэглэгч нь худалдаа авах боломж нь байхгүй болонгууд нэгэнт худалдаа авах хүсэл нь байгаа юм чинь тэрэн дээр нь тоглох гар дээрээс авчиж зардаг, хуурамчаар үйлдвэрлэдэг энэ нөхдөл боломж олгочдөг. Тэгэхээр бид нар энэ тамхины ерөнхий хяналтын хуулийг ингээд одоо өөрчлөлт оруулаад энэ хүмүүсээ эрүүл мэндийг хамгаалах гэдэг юм байна. Нэг сайхан сэтгэл гаргаад эргээд жинхэнэ утгаараа хяналтгүй, баахан баталгаагүй үйлдвэр юм биш. За тэгээ гар дээрээс баахан 8 явуулдаг ийм нөхмөрөл түлхчихгүй дээ. Одоо жишээлбэл бид нар тамхиг одоо нэг хуулийн залд байгаа шүү дээ. Одоо сургуулийн ойролцоо 500 м-т зарж болохгүй гэчж байгаа. Одоо худалдааны цэгийн тодорхой заачиж шүү дээ. Тэгэнгүүт тэрэнд нь ойролцоо байгаа яг ингээд хууль хяналтынхны одоо шаардлага хуулиас сахин биелүүлж яадаг тийм мэргэжлийн үйл ажиллагаа стандартаа хангаа явж яадаг дэлгүүрүүд нь огорч яадаг тийм тэд дэлгүүрүүд нь байж яадаг. Гэтэл
500 метрт нэргэн тойронд 10 20 ширхэг түүцэсгүй гадаа зарж идэх хүмүүс байж идэг. Тэгээ гар дээрээс худалдаа эрхэлж идэг. Ингээ бид нар хууль гаргаад хэрэгжүүлэх шатандаа яг юу болох вэ гэдгийг тооцохгүйгээр шийдвэр гаргачихаар эргээд эцсийн дүндээ нөгөө хэрэгцээнд байгаа хүн чиг хэрэглэхдээ л хүний гар дээрээс баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэх нөгөө тал дээр татварын бус орлого бүртгөлгүй бахан мөнгөний эргэлт бэлэн мөнгөний гүйлгээ ингээл яваад эхэлдэг гэх сөрөг үр дагавар их бий. Тэгэхээр энийг бас бид нэр ултаас уртаа харж шийдэх ёстой гэдэг юм байр суурь таах. Баярлалаа. Гар дээр нүний гүйлгийн